Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ өдөр бүр 5 тэрбум цагийн үзэлттэй 1 минутанд 300, 1 цагт 30 мянга, 1 өдөрт 720 мянган цагийн бичлэг ордог нийт 1 тэрбум 300 сая хэрэглэгчтэй дэлхийн номер 1 бичлэг байршуулдаг сайт болох YouTube-ийн үүссэн түүхийг хуваалцахад бэлэн боллоо. YouTube яаж ийм алдар нэртэй том вебсайт болж чадсан бэ? Үүний талаар илүү их мэдхийг хүсвэл энэхүү бичгийг дуустал нь үзээрэй. YouTube гэдэг нь хинч хаанаас ч ямар ч төрлийн бичлэг оруулж болох веб хаяг юм аа. 2004 онд PayPal гэх интернетэд суурилсан төлбөрийн үйлчилгээний компанид ажиллаж байсан дизайнер мэргэжилтэй Chad Hurley, мөн програм хөгжүүлэгч нар болох Jared Karim, Steve Chen гэх 3 залуу ажлаасаа гарч шинэ төсөлтөөр хамтран ажиллахаар болов. Тэд хоорондоо ярилцаж анх tune-in, hook-up гэх хүмүүс хоорондоо танилцаж уулзах зорилттой веб хуудсыг хөгжүүлж эхэлсэн боловч төдийлөн хандлт авч чадаагүй байна. Гэвч нэг өдөр Jared Karim дуучин Janet Jackson-ы нэгэн дууг интернетээс хайж олоход маш хэцүү байсан учраас үүнээс санаа аван тэд бичлэг хуваалцдаг вебсайтыг хөгжүүлж эхэлжээ. Энэ нь мэдээж YouTube юм. Гурван залуугийн анхны офис нь Калифорни мужийн Япон ресторан болон пицца хийдэг газрын 2 давхарт нэгэн жижиг өрөөнд байрлан гараагаа эхэлсэн байдаг. Ийхүү 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр YouTube.com гэх хаяг албан ёсоор интернетийн домейнд бүртгэгдэж YouTube мэндэлсэн юм. Анх нэгдсэн өдрөөс хойш 2 сар гарангийн дараа буюу 2005 оны 4 дугаар сарын 23-ны өдөр YouTube анхны бичлэг тавигдсан нь зохион бүтээгч Jared Karim-ийн өөрийнх нь Ми айттай зүү буюу би амтны хүрээлэнд гэсэн 18 секундын бичлэг байсан юм. Энэхүү бичлэг нь одоогийн байдлаар 87 сая гаруй хүн үзэж 2.8 сая лайкийг цуглуулжээ. Төд удалгүй 2005 оны 9 дугаар сард анхны 1 сая үзэлттэй бичлэг гарч иржээ. Энэ бичлэг бол Nike компани сурталчилгаа байсан бөгөөд алдарт хөл бөмбөгч Рональдиньогийн тоглосон бичлэг байсан. ...2005 оны сүүлд 12 сар гэхэд YouTube сайт нь 60 мянга давсан бичлэгтэй болсон байв. 2006 онд YouTube сайт нь 100 сая давсан үзэгчтэй болсноор алдарт Google компани сонирхлыг маш ихээр татаж улмаар тухайн оныхоо 10 дугаар сард 165 тэрбум доллараар Google компани YouTube сайтыг өөрийн болгосон байдаг. Гэвч 2007 онд YouTube-ийн хүндхэн үед энийг байсан юм. Учир нь зарим улс орнууд өөрсдийн хууль журамд нийцээгүй аллах хүчирхийллийн агуулгатай бичлэг ихээр байдаг гэх үндслээр YouTube сайтыг хоригдож байжээ. Үүнд хамгийн их хүн амтай улс болох Хятад, Турк, Таиланд, Иран, Афганистан, Сирия гэх мэт 10 гаруй орнууд байдаг юм байна. 2007 оны 6 дугаар сарын 17-нд YouTube ухаалаг утсан дээр суурилсан аппликейшнийг гаргасан. Сарын дараагаас YouTube блогчид, дуучид, уран бүтээлчид өөрийн сувгаа идэвхтэй ашигладаг бүхэл хэрэглэгчтэй сурталчилгаагаар дамжуулан мөнгө олох боломжийг бүрдүүлж өгсөн. 2009 оны 7 дугаар сарын 21-нд 3D бичлэг орох боломжтой болсон. 2010 онд хэрэглэгчид дэлхийн бүхий л алдартай том үйл ажиллагаануудыг лайв стрим буюу YouTube-ээр шууд дамжуулан үзэх боломжтой болсон. ...2015 оны 1-р сард 360 градусаар бичлэгийг үзэх боломжтой болгожээ. 2015 оны 2-р сарын 20-нд зөвхөн бага насны хүүхдүүдэд зориулсан бичлэгүүд тавигддаг YouTube Kids-ийг гаргасан. За ингээд 2020 он буюу энэ оны 2 сарын 14-нд YouTube сайтны 15 жилийн ой болсон байна. За логоны талаар та бүхэндээ өмнөх PlayStation-ы түүхээр бяцхан мэдээлэл өгсөн учраас шууд тайлбартай оръё. YouTube-ийн лого нь U болон Tube гэсэн хоёр үгнээс бүрддэг. Хамгийн анхны бөгөөд хамгийн удаан хэрэглэгдсэн лого Gothic бичгийн хэмнээс гаргаж авсан ба улаан дөрвөлжин төс дотор цагаанаар Tube гэж ичсэн байдаг нь телевизрийг илэрхийлсэн байдаг. Энэхүү логог 2005-аас 2011 он хүртэл ашиглаж байсан. Үүнээс хойш 2017 хүртэл лого нь бага зэргийн өөрчлөлтүүдийг оруулж өгсөн. Хэмжээ, өнгө, за бичгийн хэв гэх мэт. Гэтэ энэ төдийлөн хүмүүс сайн мэдэгдээгүй. Харин 2017 оноос лого эрс өөрчлөгдөж тоглоулах товчтой болсноор илүү шинэлэг техник технологийн хувьсгалыг илэрхийлсэн гэж үздэг. Энэхүү лого нь одоо хүртэл ашиглагдсаар байна. Хамгийн гисэн тодтолтой маш олон зүйл YouTube сайтад байдаг учраас та бүхэндээ цөөхөн хэдийг танилцуулъя. Хамгийн их үзэлттэй бичлэгээр
Despacito дууны клип 6 тэрбум 681 сая 395,270 үзэлттэйгээр оржээ. За хамгийн олон лайктай бичлэгээр бас л Despacito нийт 36 сая лайктай. Харин хамгийн их дизлайктай бичлэгээр YouTube Rewind 2018 нийт 17 сая дизлайктайгаар оржээ. YouTube дээр хамгийн урт бичлэг бол Jonathan Harchik гэх залуугийн Chilled аялж явсан зургуудаас бүрдэх слайд бичлэг юм. Энэхүү бичлэгний хугацаа нь 571 цаг юм аа. Та үзэж барахгүй л болов да. Харин хамгийн олон комменттэй бичлэгээр PSY Gangnam Style дуу нийт 5 сая комментээр оржээ. Хамгийн олон subscribeтэй сувг бол мэдээж та бүхний сайн мэдих PewDiePie нийт 103 сая subscribeтэй. Тэгвэл 24 цагийн дотор буюу нэг өдрийн дотор хамгийн их үзэлт авсан бичлэгээр BTS Hasen нарын Boy With Love гэх дууны клип оржээ. YouTube-д одоогийн байдлаар 192 бичлэг 1 тэрбумаас дээш үзэлттэй байдаг юм байна. YouTube-ийн нийт хэрэглэгчдийн 68% нь эрэгтэйчүүд бол үлдсэн 32% нь эмэгтэйчүүд байдаг. YouTube-ийн шинжилэлт болон засварын ажиллагаанд жилд нийтдээ 5 гаруй тэрбум сая доллар зарцуулдаг. YouTube-ийн хамгийн залууд өөрийн Ryan Toys Review сувгаараа дамжуулан 2017 онд нийтдээ 11 сая долларын ашигыг олж байжээ. Хэрвээ та YouTube сувг нээж тэрхүү сувгаараа дамжуулан бусдад хэрэгтэй сонирхолтой контент түгээн идэвхтэй хөгжүүлэх юм бол YouTube таныг урамшуулж үнэлэхээ мартахгүй. Учир нь таны хөгжүүлсэн сувг 100,000 захиалагчтай болох юм бол танд YouTube-ээс амжилт хүсэн Silver Play button бэлгэлнэ. Цаашлаад 1 сая захиалагчид хүрвэл Gold Play button, 10 сая захиалагчид хүрвэл Diamond Play button, 50 сая хүрвэл Custom Play button эзэн болно. Харин таны YouTube сувг 100 сая захиалагчид хүрэх юм бол Red Diamond Play button эзэн болох болно. 100 сая захиалагчтай 2 сувг л дэлхий дээр байдаг. Энэ хоёр нь T-Series болон PewDiePie юм. За энэ үрээд энэхүү бичлэгээ өндөрлөе. Хэрэв та бүхэнд бичлэг таалагдсан бол subscribe хийж дэмжээрэй. Мөн лайк дарахаа битгий мартаарай. Дараадаа ямар төрлийн бичлэг үзэх хүсэж байна комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.